дэлхий бол ерөнхийдөө тийм хандлагад хүрчлээ шүү дээ. Бүгдөө ногоон байя, эрүүл хувцас эрүүл хүнс хэрэглэе гэд. Тэгээ энэтэй холбоотойгоор эрэлт бол байгаа гэж харж байгаа бид нар. Дэлхийд бол гаргах болцоо бол биднэрт байна. Манай компани ч гэсэн одоо болцоо бол биднэрт байна, туршлага байна. Юуны төрөн би өөрийгөө танилцуулъя. Намайг Цэрэнгийн Баярмаа гэдэг. Узбекистан улсын Ташкент хотод сүлжмэлийн технологи инженерээр төгссөн ийм технологич инженер юм хүн байна. Тэгээд сургуулаа төгсөөд би говь комбинатад үйлдвэрлэлийн инженер хийж байгаад 10-аас дээш жил ажиллаад тэгээд хувийнхаа одоо компани үйлдвэрлэлээ эхлээд ингээд одоо явж байгаа юм хүн байна. Тий. Анх үйлдвэрлэлээ эхэлж байхдаа бид нар ерөөсөө манай гэр бүлийн хүн бит хоёр үсгэн байгуулж байсан. Тэгээд хоёулаа л бүх юмаа хийгээл одоо яг л бусад бизнесийн анхны гараа яаж эхэлдэг байсан яг тэрнтэй адилхан одоо нэг байрны под бол жохон нэг 10 м квадрат юм уу их жоохон газар анхны хэдэн машин суурлуулаад өөрснөө бүх юмаа хийгээл ингэж үүсгэн байгуулж байсан. Ингээд тэрнээс хойш бол компани албан ёсоор байгуулаад одоо баг 20 жил болж байна. Зөвхөн яг үйл ажиллагаагаа эхлээ баг 30 жил болсон баг. Тэ өрхийн үйлдвэрлэлийн хэмжээнд тийм ингээд явж байна. Хоёр гэр бүлийн хүмүүс маань бид хоёр хоёулаа Орос хэлтэй байсан тул анхныхаа бүтээгдэхүүнүүдийг бол Оросод гаргаж байсан. Гэхдээ түүхий тэр үед бас өндөр тэр болгонд түүхийд авч чадахгүй учраас анхны гараа маань бол тэмээний носон түүхий дээр бүтээгдэхүүн хийгээд Оросод гаргаж ингэж үйл ажиллагаагаа эхэлсэн. Анх бол манай гэр бүлийн 2 хүн, гэр бүлийн хүн тэгээд дээр нь би 3 хүнтэй ингээл 5 хүнээр үйл ажиллагаагаа явуулаад бүх эцсийн бүтээгдэхүүн болгоод гаргаж ирсэн. Ийм түүхтэй. За одоогоор манайх 20-д дэлхийн 20-д улсад бол экспортлж байгаа. Ер нь бол манай экспортод чиглэсэн үйлдвэр байгаа. Одоо ер нь бол бидний гол одоо баримталж байгаа зарчим гэх юм уу зорилго гэх юм уу ер нь тогтвортой үйл ажиллагаа явуул байнгын одоо харилцагчтай байх ийм л зорилготой байсан. Тэр маань ч одоо биелэлээ болж байна. Тэгэхээр тэр харилцагч нарыгаа хамгийн гол нь нийцсэн одоо харилцагч нарынхаа шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн чанарын өндөр түвшинд одоо бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх ийм л зорилготой. Тэрийгээч одоо энэ олон жил яг баримтлаад яваад ирсэн бүтээгдэхүүний маань чанартаа бид нар их анхаардаг. Хоёрдугаарт нь би өөрөө ч бас ярих дуртай. Ноолуурын хувцсууд бол хүний одоо хоёр дахь арьс юм аа. Тийм учраас арьс хүний бие дээр яа суудгүй гэж ярьдаггүй. Тэгэхээр хүний биен дээр ерөөсөө ямар нэгэн байдлаар хүндрэл учруулахгүйгээр биен дээр маш гоё суулттайгаар одоо хүний биен дээр сууж өмсгөгдөж явах хэрэгтэй байдаг гэж би одоо бас өөрийнхөө хүмүүст хэлдэг. Тэгээ харилцагч нар маань ч гэсэн энэнд дуртай. Яг бол танаа бүтээгдэхүүнүүд өөрсдөө ингээ өмсөд идэхэд хэрэглэхэд үнэхээр их таатай байдаг. Ямар нэгэн тийм одоо сөрөг коммент бол ирдэггүй. Тийм учраас одоо 20 жил ажиллаж байгаа хүн одоо харилцагч нар бол олон байдаг. За жил болгоны яг энэ ерөнхийлөгчийн санаачилсан цагаан алт хөтөлбөрийн хүрээнд биднэрт олгож байгаа энэ зээлийг бол манай компани авч байгаа. Энэ жил бол 3.6 тэрбум төгрөгийн зээл авсан. Одоо ингээд тэр өгөөрэ ерөнхийдөө ноолуураа түүхий идэвдээ бол цуглуулад одоо яг бовсруулагдах шатанда явж байна. Тэгээ цагаан алт хөтөлбөрийн хүрээнд биднэрт энэ санхүүгийн ингэж дэмжлэг зээл олгосноор бол бидэнд бол маш их дэмжлэг өгж байгаа. Жишээ нь бид нар бол байнгын одоо хөрөнгө мөнгө ингээд бэлэн байж байдгүй. Иргэдийн хөрөнгө багтай. Тэгэхээр энэ яг түүхийд гарах энэ сезондоо бид нар бол бэлэн мөнгөтэйгээр одоо өөрийнхөө гол үйл ажиллагааны бүтээгдэхүүний маань гол зүйл болсон түүхийдээ худалдаж авч байгаа. Энэ нь бол биднэрт маш их дэмжлэг болж байгаа. Тэгээ энэ үгээрээ бид нар яаж юм гэхээр цаг хугацаанд нь харилцагчийнхаа юмыг үйлдвэрлээ захиалагчийн хугацаанд нь багтаад бүтээгдэхүүнөө нийлүүлдэг учраас энд бол маш их чухал юм болж байгаа. За одоо бол бид нар манайх бол одоо нэг 50-60 хүнтэй үйл ажиллагаагаа явуулж байгаа. Тэгээ одоо бид нар бол яг үйлдвэрийн зориулалтын байр бол одоо байхгүй. Анх л одоо үйлдвэрийн подолоос л үйл ажиллагаа явуулж ирсэн. Тэр хэмжээнд томруулсан болохоос биш яг үйлдвэрийн зориулалтын өөрийн гэсэн байр одоо хүртэл байхгүй. Тэгэхээр одоо бидний ерөөсөө яг ойрын зорилго бол үйлдвэрийн барилга
болох л зорилготой байна. Үйлдвэрийн барилга барьснараа бид нар хүчин чадлаа 3 дахин нэмэх болцоотой. Тэр хэмжээгээр бидний цуглуулж байгаа түүхийд за мөн харилцагч нарын маань одоо эрэлт бол биднэрт байгаа. Тийм учраас энэ дээр л одоо санхүүгийн дэмжлэг биднэрт төр засаг өгдөг бол одоо бид бол илүү ихийг бүтээж эх орондоо илүү одоо валют наашаа оруулж ирэх ийм болцоо бол биднэрт бүрэн дүүрэн байна. Гадны хүмүүс бол одоо бид нэр эрүүл хүнс эдэн гэдэг бол бас эрүүл хувцас өмсмөр байна, натурал юм өмсмөр байна гэж одоо ер нь ганц дэлхий бол ерөнхийдөө тийм хандлаганд хүрчлээ шүү дээ.